За сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ Paris Door гээд 2024 онд гарсан киног ярьж өгөхөөр бэлтгэлээ. Намайг дэмжиж лайк болон subscribe дараад өгөөрэй, баярлалаа. Кино маань эхлэхэд хойд намхан далаад София багийнхантайгаа Акулын хувьслыг судалж тэдэн дээр тэмдэг тавьж судалгаа хийж байгаагаар гардаг. София нөхөртөөгөө хамт мэдээ бэлтгэж байхад нь Акул ойртож ирсэн талаар багийнх нь хэлээд тэдний багийнхан бууж шалгадаг. Нэг жижиг акул торонд оролцлогдоод өгсөн байдаг бөгөөд 3-7 хоногт 2 дахин томорсон байдаг. Софиягийн багийнхны тэмдэг тавьсан Лилит акул ирэхэд 3 сарын өмнө 2.5 байсан боловч хэмжээ нь 1 дахин нэмэгдээд 5 м болсон байдаг. Түүнээс дээж авах эрхтэй талаар София хэлэхэд түүний нөхөр очиж дээж авах гэж байгаад ямартайч дээж авч чаддаг. Тэгтэл цаанаас гинт акул нөгөө багийнхан луун дайрснаар багийнхан нь бүгд өгдөг. Софияч багийнхныхаа араас талаар өвсрээд ороход түүний урд акул ирсэн байдаг. Акул руу буутахад тэр маш хүчтэй доош хөдлөхөд Софиягийн хөл торонд орооцлогдсноор маш хүчтэйгээр акул чирэгдээд далайн гүн рүү ордог. Софияч нэг хутга гаргаж ирснээр торноос арайчуу нэг юм саллаад дээш гарч ирж чаддаг. Энэ явдлаас хойш 3 жил өнгөрсөн байдаг. 2 хүүхэд Сена мөрнөөс загас барих гэж байгаад нэг хүүхэд нь 2 дугаар дайны үеийн хонгой олсноор цагдаа нар мэдэгдэж нийт цагдаа нар 150 хонгойг Сена мөрнөөс гаргаж авч чаддаг. София далаа болон амьтдын талаар хүүхдүүдэд ярьж өгж байхад 2 хүүхэд түүнээс багийнхан чинь Акулын дайралтанд өртөж нас орсон талаар асуухад Софияч сонин царайлаад гараад явна. София дээр нэг эмэгтэй ирээд өөрийнх нь ажлын талаар мэднэ, уур амьсгалын шилжилт хөдөлгөөн гэх мэт талаар өөртөө ярилцах гээд мөн дохиод олоо хаана байгаа талаар хэлээд ажил дээрээ дагуулж ирдэг. Энэ бүсгүй бол далайг хамгаалах бүлэглэлийн гишүүн Мика. Акулуудыг хамгаалж хулгай анчид болон эднээс хамгаалдаг. Ер нь л акулуудыг хамгаалах бүлгэм гэх үү. Софиягийн нөгөө урд нь багийнхантайгаа судалж байсан Лилит акул нь Парисын зүрхэнд ирсэн байгааг хардаг. София ч үүнд бүр итгэж чаддаггүй, харин Мика далаад нь хүрээд туслахгүй бол тэр өөхөх аюултай манай бүлгэм түүнд туслаж чадна, мөн түүнтэй харилцаа үүсгэх талаар хэлэхэд София ч үүнийг гайхаад тэр чинь нохой биш акул, та нар буруу юм хийж байна гэд гараад явна. Софияч гэртээ хараад нөгөө хуучин багийнхан болон нөхрийнхөө бичлэгийг хараад л үлээ суудаг. Компьютераа хасаагаад нөгөө Лилитийн дохойг харсан чинь Парисын Сена мөрөнд ирсэн байдаг. Уцаараа Мика руу залгасан боловч Микагийн утас нь холбогддоггүй. Сена мөрөнд осол гарч нь машинтайгаа нэг хүн унахад жолооч нь олдоогүй. Тэгээд Мика найзтайгаа осолцсон машиныг харахаар ирдэг. Найзаагач хүн амьтаа харагдвал шууд зүгтаараа надад санаа зовлтгүй гэж хэлээд гол руу ордог. Микач гол руу ороод сэлсээр багаад нөгөө осолцсон машин дээр ирдэг. Жолооч талын хаалганд нь маш том шүдний орон байж таардаг. Голын эргийн харуулын цагдаа нар эргүүл хийж явахыг хараад найз нь шууд зогтоод харин Мика баригдаад түүнийг хилцс рүү авч явахаар болдог. Замаараа хитэн залуус дээр очоод Сена мөрөнд болох арга хэмжээнээс өмнө цэвэрлэх ёстой гэж хэлээд цааш явна. Софияч нөгөө дохионы дагуу дохиогоо дагж явсаар нөгөө цэвэрлэгээ игрээ гэсэн залуусын хэсэг дээр ирсэн чинь бүгд байхгүй байдаг. Нэг нохой байдаг. Тэр нохойч гол руу хараад л хоцоод байдаг. Харин наанд гүүрэн доогуур нөгөө Софиягийн хайгаад агаад Лилит яваад өнгөрдөг. Микагаас нөгөө адил цагдаа байцаалд авах гэж байтал ноцтой хэрэг гарлаа гэж дуудагддаг. Микач Софияг дуудснаар ирэхэд урд оройны нөгөө цэвэрлэгээ хийн гэж байсан хүний тал бий олдсон байдаг. Софияч үүнийг акул хийсэн талаар хэлэхэд цагдаа нарч нөгөө Софиягийн хэлсэн үгэнд итгэдэггүй. Софияч 2.5 м-тэй акул 3 дахин томорсон. Акулыг далаа руу гаргах хэрэгтэй, өөрт нь шинжилгээний баг гаргаж өгөх талаар хэлэхэд эхлээд акул байгааг шалгах болон daгээ дараагийнхаа ажилд орохоор болно гэж хэлдэг. Эдилийн багийн хідэн залуу Сена мөрөн рүү орж шалгахаар болдог. Акулын дохиогч тэдэнд холбож өгөөд мөрөн рүү оруулдаг. Тэд услуу ороод нөгөө акулыг хайж явтал нэг юмд хазуулаад өгсөн акул олддог. Харин цааш явж байтал тэдний хажуугаар маш том акул эргэлдэж байдаг. Микач нөгөө найзлуугаа залгаснаа тэд акулыг гэмтээж магадгүй, алчиж магадгүй, дохиог нь салгах гэж найзлуугаа гуйсаар агаад дохиог нь салгуулждаг. Дохиог салгангууд багийн 3 гишүүн дээж гарч ирээд акул байгаа талаар адилд хэлдэг. Адилд София руу уурлаад багийнхныг нь эрсдэлд орууллаа. Яах гэж дохиог салгаж байгаа гэхэд Софияч би салгаагүйгээ завин дээрээс нь буугаад явдаг. Софияч Мика дээр ирээд дохиог салгаж болохгүй маш аюултай талаар хэлэхэд акулуудыг хамгаал заавал далаа руу гаргана гэдэл гүрийгээд байдаг. Адилш нөгөө дарга дээрээ очиод акулыг барихын тулд бүх гарцыг хаах талаар хэлэхэд дарга нь зөвшөөрдөггүй. Удахгүй нөгөө Сена мөрөнд болох харах хэмжээг нь хотын арга нь хизээж цуцлахгүй болохоор зүгээр хүчээ 2 дахин нэм гэж хэлээд л гараад явна. Мика олон нийтийн сүлжээ нөгөө акулыг аврах мөн Сена мөрөнд ирсэн Лилит акулыг далаа руу гаргах талаар өөрсдөө нэгдээж гисэн нийтлэл цацдаг.
Адил София дээр очоод ууралсан ууранд аваашлахгүйгаа түүнийг хамт нөгөө хотын дарга дээр авч очихоор болдог. Акулын талаар хэлсэн чинь нөгөө хотын дарга хүүхэн чинь бараг л өөрт нь хамаагүй талаар хэлснээ маш олон тэрбумын хөрөнгө оруулалт авсан. Дэлхийн маш олон сэтгүүлчид ирж сурвалжлах болохоор Сина мөрөнд болох усан сэлтийнхаа арга хэмжээг хитээж туслахгүй гэхэд Софияч маш аюултай цусан далаач болж хуурж магадгүй талаар хэлэхэд нөгөө дарга хүүхэн чинь та нар өөрсдөө явж Акулаа алга болго би арга хэмжээгээ хийх болно гэж үлдэнэ. София болон Адилийн багийнхан Акулыг хамтдаа барихаар ажиллаж байхад нь нөгөө Мекагийн найз ирснээр Мекаг нөгөө Лилитийн дуу авийг ашиглаж удирдах болохыг нь батлах гэж байгаа талаар хэлээд мөн нөгөө салгасан Лилитийн дохойг холбож өгөөд Мека гол руу гарахны гарц олоод тэндээ маш олон хүмүүс давуулаад очсон. Тэгээ маш аюултай байгаа талаараа хэлээд өөрөө түрүүлж очиж байгээд араас нөгөө Адилийн баг болон София нар очихоор болдог. Мека нөгөө бүтээсэн дуу авины төхөөрөмжөө аваад ус руу орох үед нь Адилийн баг София эднэр ирж таардаг. Хүмүүсийг бүгд л гарцгаа гэж байтал нөгөө Лилит Акул нь нэг зулцахтайгаа хүрээд ирдэг. Мекаш нөгөө нэг төхөөрөмжөөрөө нөгөө Лилитийг ч удирдах чадна гэж бодсон юм уу яасан. Нөгөө зулганд нь хүрээд Лилит тэгсэн цаанаа София тэдний үүрэнд байна чи наанасаа хурдан гар гэдэл орлоод байдаг. Мекаг нөгөө хоёр акул ч тойрж эргэлдэж байгаад гинт цаашаа явцдаг. София ч үүнийг харснаа тэд буцаж дайрах гэж байна. Мекаг хурдан наанасаа гар гэж орилдог. Мекаш бүр гарах шинжгүй байсаар л байдаг. Хүмүүс бүгд л Мека гар гэж орилсон боловч гардаггүй. Адилж ус руу өсөрж ороод Мека гаргах гэж оролдох гэсэн боловч Мека чаас зүгтэж яваад акулын хоол болцдог. Үүнийг харсан хүмүүс ч бөөн бужигнаа болоод бүгд л гарах гэж дайраа зарим нь халтирч унаад акулын хоол болдог. Адилийн багийн 2-3 гишүүн хүртэл хүмүүсийг аврах гэж байгаад акулд бариулждаг. Эмнэлэгдээрч бөөн шоконд орсон цус нүжиндээ холилдсон гар хөлн тастуулсан хүмүүс ирдэг. Адилийн багийнхан болон нөгөө София хэд хэргийн газар буцаж ирэхэд нэг зулцган акул өгсөн байдаг. Акулууд голыг өксөсөлж яваад түүхс үржүүлэхийн газар болсон нөгөө Сина мөрний доорх усан сангууд болж таардаг. Тэдний зулцаг хамгийн аюулгүй байх газар гэхүүдээ. София Адил хоёр нөгөө өгсөн зулцган акулыг авчраа гитсийн зүсгэд маш олон амьд зулцаг гарч ирдэг. Энэ нь хэвийн зүйл биш бөгөөд нөгөө үржлийнхаа насанд хүрэлгүйгээр хэлцэн 2 сартаа акул байдаг. Софиягийн нөгөө нэг дохой суулгасан Лилит акул нь шин төрөл зүйлийн анхдагч бөгөөд эргчэн акул хэрэггүй хэлдэж чаддаг. Эднийг хурдан устгахгүй бол маш олноор үржиж далайг хязгааргүйгээр колончлож болох маш том аюул үүссэн байгааг София олж мэддэг. Адил болон нөгөө София гурав хотын дарга хүүхэн дээр очиод энэ талаар хэлсэн чинь өгсөн хүмүүсийн мэдээллийг ч олон нийтэд гаргахгүй удахгүй арга хэмжээ нэхлэх болохоор Адилийн багийг ч энэ бүгднийг зохицуулж чадсангүй гэснээр аюулгүй байдлын алба үүнийг хариуцах болно гэснээр манай эдийг бараг л хөөгөө гаргацдаг. Хотын дарга хүүхэн ч Сина мөрний ихэнд асар том цэвэрлэх байгууламж суурлуулсан усанд орох боломжтой. Акул байгаа талаар асуусан чинь акул байхгүй байсан ч хүмүүст ямар ч хор нөлөөгүйгээ л ярьж өгнө. Адилийн баг болон София нар нууц ажиллагаа явуулж акулуудыг далаа руу гаргахаар төлөвлөгөө боловсруулдаг. Усанд орох түнэлийн тулгууруудад тэсрэх бөмбөг байршуул түүнийг дэлбэрэхэд нэг дор нурах бөгөөд өөртөө нэг хонгил руу 3 минутанд дамжиж орж хонглын хаалтыг нэг залуу нь өрөмдөж салгах хэрэгтэй. Тэр нүхээр нь София болон Адилийн багийнхан гарч ирэх ёстой гэсэн төлөвлөгөө боловсруулдаг. Арга хэмжээнд чихэлж хотын дарга хүүхэн ирээд л аюулгүй байдлыг 100 бүрэн хангасан учраас ямар ч аюулгүй акул гэж зүгээр л 100 яриа байгаа битгий санаа зовгээд л ямартайч буун дуу гарч усан сэлгчэд услуу орцгоодог. Адилийн баг болон София нар акулын үүрэнд ирэхэд тэдний төсөөлж байгаа үгээс их акул байдаг. Тэд тэсрэх бөмбөгөө тулгууруудад тавьж явж байхад нөгөө тэсрэх бөмбөний товчлуурыг дарах байсан багийнхан гишүүн лөө акулууд дайраад тэсрэх бөмбөгийнхэн товчлуур газар тунчдаг. Багийнхан нэг залуу нөгөө тэсрэх бөмбөгний товчлуурыг аваад София болон Адилийг буц гэж байтал мөн л адил акулууд тэрлөө дайраад ямартайч тэсрэх бөмбөгнийхөө товчон дээр дараад тэсрэх бөмбөг нь идэвчдэг. София ч Адилийг чирээд явж байхад нь тэсрэх бөмбөг дэлбэрч гадна тэднийг хүлээж байсан багийнхан дээр нь Адилийг авчирч өгөөд өөрөө буцаад гол руу ороход акулууд цааш сэтэл дээр гараагүй харин өөрсдийнх нь зүг рүү ирж байдаг. София ч акул энд байна гэж орилж байхад нөгөө хийдийн завийг дороос нь хөмөрч хаяад София болон Адил хоёроос бусад багийнхан акулд идэвлждэг. Акулч шууд арга хэмжээ болж байгаа усан сэлтийн хүмүүс лөө очиж нэгээр нь идэж хүмүүс ч гарахаар гүүрний ирмэглүү сэлж оцсон ч харж чаддаггүй бүгд л ойрлолдоо бөө юм болно. Нөгөө хамгаалтанд гарч байсан аюулгүй байдлын албаныхан ч нэрээд л бүгд нөгөө акул руу буудаж эхэлдэг. Голын дор их бууны сум байгаа буудаж болохгүй галаа зогсоо гэж Адил мянга орилсон ч
нөгөө хэд чинь бууцаар л байдаг. Бууны суманд оногдсон их бууны сумнууд хөдөлгөөнд орж бүгд цэнэглэгдэж, дэлбэрснээр гүүрнүүд нуурч цаанаас нь маш хүчтэй давлгаа ирснээр тэнд байсан бүх хүмүүс давлгаанд цохиулдаг. София ч уснаас гарч ирэхэд Адил цаана нухаа алдсан байдаг. Чирээд нэг тавцан дээр гаргаж ирээд энэ хоёр маань ямартай ч амьд үлддэг. Адил ч ухаа ороод энэ бүхэн дуусна уу гэж Софигаас асуухад тэр хоёрыг маш олон акулууд тойрон эргэлдэж байгаагаар энэхүү кино маань төгсдөг. За тэгвэл дараагийнхаа киногоор уулзцгаая. Баярлалаа.